Уш. Яач. Хүй. Йоо. Хашин би зүрхэн бичлэгийг гэдэг ч. Зямын цэвэцанууд гэрэн удаагийн бичлэгээр би сүүлийн 1 сарын хугацаанд тоглоом болох Minecraft-ийн цоо шинхэн бичлэгээр та бүхэнтэйгээ эргэж уулзж байгаадаа маш их баяртай байна. Бас дээрээс нь 1 сар тоглоогоо дуучлаарай. Minecraft-а тоглоогоо дуучлаарай. Сумимасын. Яагаад гэвэл маш олон зүйл болж өнгөрсөн тэрийг та наруугаас YouTube дээрх бичлэгүүдээс харсан байх. Тэгээд өнөөдөр нэг гой сайхан нам гүм гэртээ байгаа дээрээ Minecraft-а тоглохоор шийдлээ. Тэгэхээр бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Тэгэхээр одоо тоглоом руугаа бүгд дээрээ орцгоё. Энд одоо манай хөдөө мань харагдаж байна. За тэгээд хөдөө рүүгээ ороог удацсан байна. Яг 1 сар Minecraft тоглоог удацсан. Тэгээд яг юм гэр дотроо бас бичлэг хийгээг удажлаа. Энэ яагаад юм удаан уншаад байгаа юм бол? За өөр юу ярих вэ? Уншаад за шгүй дууслаа. За тэгэхээр би гэр дотроо байшин дотроо байна. Тэгэхээр гадаа бороо орж ийн. За гадаа бороо орсоор байна. Хотод бас айхтар бороо орсон саяхан. Намайг байхад баг үер буусан. Хотод бол тэгээд үер биш байсан ч гэсэн тэгээ бороо орохоор ус яалтчгүй тогтдох юм байлээ. Эко майктай явахад бол маш хэцүү юм байна лээ шүү. Тэ. Туршлагнаас хаваалцаад. За энэ дотор юу байна? Иймэрхүү юмнууд байна. Энэ мах чанцсан мах байна уу? Чанаагүй мах байна уу? За мэдхгүй. Уг нэг мах идчихмээр байдаг. Яаж иддэг вүлээ? Би бүр яг мартчихжээ. Ингээд иддэг ш нэрээ. Яг. За одоо юу хийх вэ? Яг үндэ айж ийн гадаа бороо орж болохоор янз бүрийн мангаснууд байх вэ гэдгээс айж ийн би сар ийшээ ороогүй хайрын хүч хөдөлмөртэй юу аа ёо яг хэлсэн штэ би яг аргас яа чү наш рач хоя чү наш яй ёо за ингээд бид арга ясны ястай боллоо тий нэр ясаар юу хийж болох вэ гэд бодож ийн юу бодож чинь юу ах вэ нөгөө нэг чон моныг өөрийнхөө сургуультай нь хойшиг амтан болгож молоод идэг. Тэгээ чон өөрийн сургуультай чон болгодог тий. Гэтэ яг яаж болгодог юм би сайн мэдэхгүй л байна л да. Үёо аалз байна. Манайхаа. Яаж бороо орж байгаа болохоор өдөр шөнө мэддэхгүй л байна л да надад. Аалз байна гэтээ гадаа. Аалз. Манай гэрийн гадаа бол аалз байхгүй. Гэр дотор байгаа. Гэтэ юм том биш жижигхэн аалз. Гэрийн гадаа бол баахан нохоо байна. Тий. Тэгээд янз бүрийн хажуу хөршийн хүмүүс байгаа. Тий. За гарах уу яах вэ? За ийм юм байна. Гадаа тэгээ жоохон салхитай байгаа. Нэрээ ингээд танай нөгөө нэг юу хичээлээ гэж манайд жаахаа ингээд гал түлээд бай чинь тэгээд нөгөө нэг дулаалгын тал дээр хотод дулаалга ирсэн юм уу? Манайхаа комент бичээрэй. Саяхан яг би хотод байсан тэгэхэд харин дулаалга ирээгүй жоохон хүүтэн байсан. Гэтэл гадаа хайгууд бол дулаахан байгаа. Ойрдог хүүтэн байгаа болохоор манайхан жоохон дулаан хувцлаж хичээл номдоо явж байгаараа манайхаа хичээл ороод эхэлсэн байгаа. Мэдээж. За ямар ч тач торч ихлэ байшиндаа тавьчих. Торч биднийг гэрэлтүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Гэрэлтүүлнэ. Торч бидний амьдралыг гэрэлтүүлнэ. Ерөөсөө ядаргаатай те. За ингээд байшин бол ингээд доторх нь гэрэлтчлээ. Одоо гадаа юу вэ? Гадаа чоннууд арга яс руу дайрж гин. Нөгөө нэг маний чинь алкад байдаг арга яс руу чоннууд гадаа сүргээрээ дайрж гин. Тэгэхээр одоо надад амар гой санаа төрлөө. Гэртээ юугаа хийгээд суугаад байхавтай гарч чоныг өөрийн болгоё. Тийм ээ. Чоныг өөрийн болгоцгоё. Let's go. Ура, чон хаана? Чон. Where are you, чон? Чон. Мэ чам. Уучлаарай. За буруу юм хийжээ. Би зөгчлөө. Энэ нөгөөх ёстой байсан баха. Яа. За байж. Энэ улаануудтай чоннууд 3-4 чон гэрлөө ороод ирлээ. Хаалгаа. Яа үхлээ байж л та. Уурхаараа орохгүй байж.
Бэж намайг аллаа хурдан зуухтээ яа за бүр өвөл болчлоо за яалтчгүй одоо өвөл болгож байгаа хүүтэрж байгаа манайх чон байж л та буруу хулгайч аллаа намайг үхэж болдгүй юм шүү энэ чинь миний хайртай газар хэдий би 1 сар болсон ч гэсэн эндээ баймаар байна штэ за баларсаа одоо гэрээсээ төөрцөн за ийшээгээ өөр юм хийж амьдрий дөө тийм ээ энэ хавьд сив байгаа болов сив орж нэг сайхан Могуулаас авч идчихэд тэгээд нэг жоохон ам ороод за тэгэл Могуул авах гал хотод явж байхдаа сив орсон чинь ердөө Могуулаас маань ганцхан үлдсэн байсан тий ууг нь нэг дээр нэмэх нь нэг гэд урамшуултай ч гэсэн ердөө ганц л үлдсэн байсан. Надаас өмнө бүгдээрээ орж ирээд автсан юм шиг байна лээ. Тэгээд энэ урамшуул болохоор 9 сарын 31-ыг дуустал байгаа. Тэгээд CU-гийн бүх салбаруудаар энэ Могуул гэж чихэр маань байж байгаа шүү. Окей. Тэ та нар амар боломжтой газруудаар Могуулаа аваарай хөөе. Тэгэхгүй бол энэ CU-гийн бүх салбаруудаар байгаа ч гэсэн амар хурдан дуусаад байлаа. Одоо ердөө 9 сарын 31-ыг хүртэл нөгөө нэг дээр нэмэх нэг арга хэмжээ болж байгаа шүү дээ манайхаа. Бодож үзээрэй. За би цаашаа явлаа. Йоо жоохон амиа нөхмөр байна яана. Сар тоглоогүй бүр амар яг буруу юм хийгээд чоннуудад алуулах чинь шүү дээ би. Йоо Монгол дууган те нэг юм чон харах. За үхэр байна энэ үхрийг алаамах юм нэ. Хайчуу. Одоо би хаана байгаа бол цасан бороо орж ийна. За одоо би гэрээ олох хэрэгтэй. Гэрээсээ төөрчлөө зөлөг гэж. Манай гэр тийм ээ би гэртээ ирлээ. Энэ бол миний хайртай гэр. Али юу вэ? Али ори халга хаа. Нөгөө муусан чоннуудаас нуугд юм хаа иди. Биш ээ. Энэ юу юм бэ? Нэрээ энийг чи иддэггүй лөө. Энийг нь иддэг үлөө нэрээ. За байжи одоо ингэнгүүтээ авдарнаасаа модоо авна. Тэгээ модоо аваад ясаа модоо ингэж тавингуудаа за байжгаар манайхаа хідвэл үхрийн мах чанж идээ сайхан стейк. Үхрийн махан стейк хийж идцгий бөөндөө. Тэгэд энэ бичлэгний хандлт гайгүй дажгүй явах юм бол би үргэлжлүүлээд Minecraft ойрхон 7 хоногт нэг оруулдаг юм гэсэн бодол байгаа. Тий. Өгөөл тэгээд сардаа нэг л орж идөө ер нь тий. За бидний стейк бэлэн боллоо сайхан идцгий. За амь хөгддгөө яана. Нэгэн амтай. За одоо нэг 2 хагас амтай. Бишээ би яг юу хийгээд ийш орно. Энд чинээс энүүгээр зэлэг энэ ийм өчртэй юм байсан юм байна. Энд чинь зүгээр үхрийн арис байсан байж шир байсан байна. Үхрийн шир байсан байна шүү дээ. Я тэгэхээр зөвхөн шүн унтна гинэ. Тэгэхээр одоогор бол орой болоогүй байгаа гэсэн үг. Зүгээр л бороо орсоор байна. Энэ бороо орохоор цаанаас жоохон гонигтай энэ гадаа хэдийн нартай ч гэсэн тоглоомын дотор бороотой болохоор бороо чи оросоо бишээ бороо дуу энэ яг ямар дуу вэ? Please don't call us a bar and darling бишээ. Шал бороо юм. Ячаад ямар юу лээ өө. Ямар тач аммаа нөхөгч уурхаар угаа орж чаддгүй манайхаа. Үсрээд дээдэг. Баардгүй шүү. Яах вэ? Үсрээд ингээд уурхаад ороод ирлээ. Тэгээ энийг бол манай хэд бол уурхай биш гэж илээ. Энд чинь миний л уурхай шүү дээ. Би л өөрөө уурхай гэж бодож ивэл энэ чинь уурхай. Тэгээ би уурхай ч юм болно гэж сая яг үх гэж байна. За өөр юу хийх вэ? За ерөнхийдөө энийг гадаа бороод ороод ахаар ийш тийш явмааргүй санагдаад дээрээс нь сая жоохон чононд алуулангаа алдсан учраас өнөөдрийн бичлэгээ ерөнхийдөө энэ хүрээд дуусгая дөө тий. Гадаач бороо орж ин жоохон гонигтай байна. Ойртоо ч гэсэн миний сэтгэл санаа жоохон тиймхэн биш байгаа л да. Зүгээр л яг юмаа хийж байгаа. Тэгээд яг номын баяр ойрхон төгч юм гоё юм болно гэхээр та нар мань бас
бэлтэж байгаарай номын баяраа надтай төв талбай таарах юм билүү тэгш. За ингээд явцгаая жоох юм ийм л юм байна дөө. Ийм л юмнууд байна дөө. Яах вэ? Юу хийх вэ? Сар яг Minecraft руу орохоо болоод ингээд шал өөр юм сарын хугацаанд хийчихээр ялтчгүй Minecraft-аас салцсан байна. Биш Minecraft-наас би бол Minecraft гэх байгаа. Бусад хүмүүс бол Minecraft тоглодог. Би бол Minecraft тоглодог. Тэгэх тоххой. Энэ ялаанууд хүртэл яг гэд би энд яа хүмүүсээ ялаанууд вэ? Зунжанга байхгүй байж байжсэн намар ялаанууд ихсэн байлээ. Цэгата бороо орсоор л байгаа юм байна. За тэгээд ерөнхийдөө бичлэгээ энэ хүрээд дуусгая дөө. Гадаа борооч орж гин. Энэ удаагийн маань бичлэг жоохон тиймэрхүү бичлэг болчлоо. Тэгээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн маань лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараа дараачийн бичлэгүүдээр уулзтлаа. Түр зур баяртай.